Сайн байцгаана уу эрхэмдэд үзэгчдээ Эрдэнэ үйлдвэрийн Эрдэнэ телевиз үзэгч та бүхэндээ пүрэв гарагийн мэдээлэл хөтөлбөрөөр төлөвлөхөд бэлэн боллоо. За Эрдэнэ үйлдвэрийн механикийн хэлтс байгуулагдсны 40 жилийн ойн баяр энэ онд тохиож байгаа. За ойн баярын хүрээнд цех нэгжүүдийн дунд мэрэгжил тус бүрээр нь үйлдвэрийн аврах шалруулах ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулж байна. Ажил мэргэжлийн уралдааны эхний шатыг цехүүд дотроо зохион байгуулж, тэргүүлсэн ажилчид үйлдвэрийн аврах шалгаруулах ажил мэргэжлийн уралдаанд оролцох эрх авах юм а. Өнөөдөр автоврын байгууллагын краны машинчдын дунд ажил мэргэжлийн уралдаан боллоо. Тус уралдааныг автоврын байгууллагын Ахмад краны машинч үлзий орчхын нэрмжит болгон зохион байгууллаа. Эрдэнэт үйлдвэрийг одоо анх байгуулагдсан цагаас нь эхлээд би Өвөрхангай аймгийн 30 ус сумаас илгээлт авч гэр бүлээрээ ирсэн. Тэгээ хамгийн гол нь би бол өөрөө эмчилгээ мэргэжилтэй хүн л дээ. Тэгээд энд ирээд би өөр мэргэжлийн сольж ирсэн энэ үйлдвэрт зорж ирсэн юм чинь техник эзэмшсэн сайхан ажилчин болно гэж бодож сэтгэж ирсэн би 27 настай ирсэн. Гэр бүлэрийн тэгээд энэ үйлдвэрт би 32 жил ажилласан. Олон шавь нартай гэж чинь. Зөндөө олон шавь нарт одоо энэ дотор миний нэг шавь энд явж байна. Ундрах гээд. Тэгээд энэ үйлдвэрт ажиллаж энэ сайхан хамт олон дотор олон жил ажилласнараа бахархаж би энэ үйлдвэр хамт олон цехийнхээ хамт олон нэг дандаа дурсаж хайрлаж явд юм аа гэж. Краны машинчдын ажил мэргэжлийн уралдааныг нээж автоврын байгууллагын дарга Мөнхбаатар үг хэлж уралдаанд оролцогчдод баяр хүргэлээ. За уралдаанд автоврын байгууллагын ажиллагчдаас гадна Эрдэнэ үйлдвэрийн механикийн хэлтсийн төлөөлөгчд оролцож уралдааныг шүүж хамтран зохион байгууллаа. Кранчдын ер нь ур чадвар бол мэдээж ажилласан жил за тэгээ хүний нас тэр дундаа бол ер нь ажилласан жилээр бол кранчдын ур чадвар бол жилээс жилд өсөж яадаг. Сүүлийн үед бол залуу кранчд бол мөн одоо Ахмад кранчдаас суралцсны үчин дээр бол ур чадвар бол ер нь жигдхэн байгаа. Тэгэхээр зэрэг энэ үйл ажиллагаа бол Эрдэнэ үйлдвэрийн маань Эрдэнэ үйлдвэрийн маань шүү дээ. Механикийн одоо алба бий болсон тийм ээ. Одоо бол механикийн хэлтс, ерөнхий механикийн хэлтс гэж байгаа шүү дээ. Энэ бий болсон одоо 40 жилийн хойг бол энэ онд тэмдэглэх ёстой. Тэгээ энэ шатлсан ийм арга хэмжээнүүд явагдаж байгаа. Тэгээ бүх цехүүд дээр бол эхний ээлжинд бол кранчдын ур чадварын одоо 1-р шатны тэмцээнүүд явагдаж байгаа. Тэр хүрээнийхэн дагуу тушаалын дагуу өнөөдөр автоврын байгууллагын нийт кранчдын дунд бол энэ тэмцээн явагдаж байгаа. Ажил мэргэжлийн уралдаан нь краны машинчдын ур чадварыг нэмэгдүүлэх, харилцанд туршлах солилцох боломжтойгоор үр дүнтэй болдгийг зохион байгуулагчид мэдээллээ. Ажил мэргэжлийн уралдаанд оролцогч 12 краны машинчид ачааг өргөн тугсуулжих, тогтоосон цэгт ачааг байрлуулах, ачааг газраас өргөх, өндрөөс буулгах, ачааг бортхонд хийх даалгавруудыг гүйцэтгэж, онлын мэдлэгээ тестээр шалгууллаа. Уралдаанд оролцогчдоос авахал самбаа ур чадвараараа краны машинч отхон жаргал тэргүүлж, агваанд орж удаалж, за ирэх 4-р сард болох Эрдэнэ үйлдвэрийн аврах шалгаруулах краны машинчдын ажил мэргэжлийн уралдаанд оролцох эрх авлаа. Эрдэнэ үйлдвэрийн механикийн хэлтсийн 40 жилийн баярын хүрээнд зохион байгуулах ажил мэргэжлийн уралдааны эхний шат нь энэхүү цехийн аврах шалгаруулах ажил мэргэжлийн уралдаанаар зохион байгуулагдаж байна. Эрдэнэ телевиз мэдээлэл хөтөлбөрийг сонгож үзэж байгаа үзэгчид танд баярлалаа. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлөөс нийт хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд төрөөс баримтлах бодлогыг танилцуулж, энэ чиглэлээр мэдлэг мэдээлэл олгох сургалтыг аймгийн эрүүл мэндийн газрын сургалтын танхимд өнөөдөр зохион байгууллаа. Орхон аймаг тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 10 гаруй телевиз, Богино долгионы 7 радио 4 сонин 2 сэтгүүлд 50 гаруй сэтгүүлч ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн ажилтнууд нийгэмд өрнөж байгаа үйл явдал, төрөөс баримталж байгаа бодлого төлөвлөлтийн талаар иргэдэд мэдээлэл өгөх чухал үүргийг гүйцэтгэн ажилладаг. Тиймээс нэн төрөнд сэтгүүлчдийн мэдлэг боловсролд анхаарах шаардлага тулгарч байна. Энэ утгаараа Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн Орхон аймаг дахь салбараас он гарсаар 4 дахь удаагийн сургалтаа зохион байгуулж байгаа нь тогтвортой хөгжлийн боловсролыг онцолжээ. Манай хэвлэл мэдээллийн ажилчид бол тал бүрийн одоо мэдлэгтэй байх ёстой. Тэгээ энэ ч үднээсээ гишүүдтэйгээ бас уулзалт хийхэд ихэнх нь одоо богино хэмжээний сургалтуудыг бас нэлээд явуулж өгөөч гэсэн хүсэл тавьсан. Энэ хүсэлтийн дагуу бид он гараад бол хүүхдэд ээлтэй сэтгүүлч тэгээд гихмчлээ одоо юм сургалтууд нэлээ явуулж байгаа л да. Тэгээд энэ он гарсаар одоо 4 дахь сургалт маань болж байна. Тогтвортой хөгжил гэдэг сэдвээр манай Эрдэнэтийн сэтгүүлч одоо Орхон аймгийн Цэгцэргийн тамга газарт хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байгаа оюутан маань яг энэ чиглэлээр суралцж ирсэн. Тэгээд суралцж ирсэн мэдээлэлээ бас бусад хэвлэл мэдээллийнхаа сэтгүүлч уран бүтээлчдэд бас тодорхой тогтвортой хөгжил гэж яг юу юм бэ? Тогтвортой хөгжлийн бодлого гэж юу юм бэ? Яг энэ талаар бас тодорхой мэдээллүүдийг хэвлэл мэдээллийнхэндээ өглөө. Хүрээлэн боо орчинд ээлтэй энэ одоо бүхэл боломж
жуудыг бүрдүүлэхэд бид нар одоо хэвлэл мэдээллийн үүрэг оролцсон маш чухал. Ялангуяа одоо орон нутгийн зүгээс гарч байгаа бодлого шийдвэр яг энэ доктортой хөгжил чиглэгдэж байна уу гэдэг дээр сэтгүүлчнэр бид нар өөрсдөө нэлээд мэдээлэл авснаар яг энэ чиглэлд бид нар илүү анхаарал хандуулах юм боломж өрдөж байгаа. Тэгэхээр Азийн хөгжлийн банк, байгууллагч ногоон хөгжлийн яам бол хамтарч яг сэтгүүлчнэрт зориулж энэ доктортой хөгжлийн үзэл баримтлал гэсэн юм чиглэлээр 7 хоногийн одоо сургалт зохион байгуулсан. Яг энэ сургалтын хүрээнд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагт яг энэ чиглэлийг одоо мэдээлэл өгөх энэ үүргийг бол яг тухайд бид нар үндэсний сурагч агшаар бэлтгэж байхдаа бол хүлээж авсан. Яг энэний өрөөнд бол яг орон нутагта доктортой хөгжлийн үзэл баримтлалыг бид нар ойлгуулах, энэ мэдээллийг олон нийтэд түгээх ийм үүрэг хүрээлэл хүлээсэн байгаа. Тэгэд хамгийн энгийн жишээнээр хэлэхэд ерөөсөө ногоон эдийн засаг гэж юу хэлээд байгаа, ногоон худалдан авалт гэж юу хэлээд байгаа, ногоон хөгжил гэж юу яриад байгаа юм бэ гэдгийг бид нар мэдэх илүү шаардлага болж байна. Тэгэхээр яг энэ чиглэлийн сургалт мэдээллийг бол яамнаас их олон шат дараалттай одоо сургалтуудыг бүх түвшин зохион байгуулж байгаа багш нар, сэтгүүлч нар, төрийн бас байгууллага гэд. Тэгэхээр одоо эх 7 хоногт бас боловсролын салбарт хийгдэх сургалтуудаас хийгдэхээр одоо ингэ төлөвлөгдсөн юм ажил байгаа. Доктортой хөгжлийн талаар 1972 оноос эхлэн дэлхийн нийтээр ярьж эхэлсэн улмаар 1992 онд Бразил улсын Рио де Жанейро хотод болсон нэгдсэн үндэсний байгууллагын хүрээлэн байгаа орчин ба хөгжил дээд хэмжээний уулзалтаас хөгжлийн хөтөлбөр 21 болон бусад баримтчгийг баталж доктортой хөгжлийн загварыг дэвшүүлсэн байна. Энэ хуралдаанаар дэлхийн экосистем улам доройтож байгаагаас өнөөгийн хөгжлийн загварыг хэвээр хадгалах боломжгүй болж байгааг дүгнээд доктортой хөгжлийн зорилгод хүрэх гол хэрэгсэл нь боловсрал мөн гэж тодорхойлжээ. Ирээдүйд чиглэсэн энэ үйл ажиллагаа цогц бодлогыг эргэн бүрт ойлгуулах нь дөрөвдөх засаглал болсон сэтгүүлчдийн үүрэг оролцоо чухал байгааг тус сургалтаар онцоллоо. Доктортой хөгжлийн боловсролын сургалтанд Эрдэнэ телевиз, MBS, ETV, Ном телевизийн төлөөллүүд хамрагдаж доктортой хөгжлийн талаар мэдээлэл авлаа. Анхаарлаа хандуулж байгаа үзэгч танд баярлалаа. За жил бүрийн 3 дугаар сарын 4 дахь 7 хоногт орон даяар нэгэн зэрэг гамшигын аюулын тухай зарлан мэдээлэх сургуулалтыг зохион байгуулдаг. За Эрдэнэ төлбөрийн цех нэгжийн ажиллагсад өнөөдөр тус сургуулалтыг амжилттай зохион байгууллаа. Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулдаг гамшигын үеийн аюулын тухай зарлан мэдээлэх дадлага сургуулилт өнөөдөр 16 цагаас орон даяар эхэлж байгууллага аж ахуйн нэгжүүд ард иргэд идэвхтэй оролцлоо. Эрдэнэ төлбөрийн хувьд ерөнхий захиргааны 1-2 дугаар байрны гадна талбайд дадлага сургуулилтыг зохион байгууллаа. Гамшигын үед зарлан мэдээлэх техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах энэ үйл ажиллагаанд Эрдэнэ төлбөрийн цех нэгжийн ажиллагсад дадлага сургуулилтанд идэвхтэй амрагдлаа. За Монгол Улсын засгийн газрын 2011 оны тогтоолоор улс орон даяар жил бүрийн 3 сарын 4-7 хоногийн 16 цагт гамшигын зарлан мэдээллийн тохиогоор ажилладаг юм уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Эрдэнэ төлбөрийн хэмжээнд одоо захиргааны 2 дугаар байран дээр энэ үйл ажиллагаа зохион байгууллаа. За энэ үйл ажиллагаанд захиргааны 2 дугаар байрны алуу багчид ажилчид маш идэвхтэй сайн оролцлоо. За үүн дээр манай аврах гал ундрах анги, за эмнэлэг зөвлөлийн зохицолбор, АПКОгийн мэрэгжлийн стабууд хамтраад одоо гамшигын үед одоо ажиллах, зарлан мэдээллийн тохиогоор ажиллах, за мөн нэр хүчтэд одоо анхны тусламж үзүүлэх гэх мэтлээ одоо үзүүлэх сургуулийг бас хамтран зохион байгууллаа. Жил бүр зохион байгуулдаг тус сургуулилтаар иргэдийг болцшгүй аюулын үед сандралгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж сургах зорилготой юм. Болцшгүй аюул гэдэг нь хизээ хаанч тохиолдож болно. Тиймээс иргэд энэ талаар мэдлэг мэдээлэлтэй байж, аюулын үед юу хийхээ мэддэг, за гамшиг тохиолдсон үед эрсдэлгүй байж чадах нь дадлага сургуультай холбоотой гэж зохион байгуулагчид онцлолоо. Орхон аймгийн хэмжээнд 2016-аас 2017 оны хичээлийн жилд 1-р ангид элсэн суралцж байгаа хүүхэд багчууд Эрдэмийн баяраа тэмдэглэлээ. За манай сэтгүүлч байгалийн ухааныг гүнзгийрүүлсэн сургалттай 14-р сургуулийн 1-р ангийн сурагчдын Эрдэмийн баяраас дараах мэдээг бэлтгэсэн байна. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын шинжилгээний хүрээнд 6 наснууд сургуульд элсэн орсноор 3 дахь жилийн төгсөлт энэ онд тохиож байна. Манай аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд 1722 хүүхэд 1-р ангид элсэн орсон. Эдгээр сурагчид цагаан толгойн бүх үсгээс сурч мэдэн уншиж бичиж тоо бодож сурснаар өнөөдрийн Эрдэмийн баяраа тэмдэглэж урлагийн тоглолтоор эцэг эхчүүддээ бэлэг барьлаа. Манайд энэ жил бол 176 сурагч элсэн орсон байгаа. Бүгд одоо хугацаантай уншиж бичиж сурсан. Ер нь бол танил сэдвээс 108 орчим үг уншиж байгаа.
бүх ангиудын дундаж танил бис сэдвээс бол 50 гаруй үг уншиж байгаа. Тэгэхээр зэрэг урд урдны жилүүдээс илүү хурдтай уншиж байна гэдэг маань бол ерөнхий хүүхдүүдийн чадвар илүү байна гэсэн үг. Тэгэхээр зэрэг уншиж хүчит сурна гэдэг бол тийм ч бас амар зүйл биш. Тэгэхээр зэрэг багш нарын ур чадвар эцэг эхчүүдийн хичээл зүтгэл бяцхан шавнарын маань бас хичээнгүй байдал бол нөлөөлсөн гэж ингэж бодож байна. Тэгээд Эрдмийн баярын энэ өдөр бусад одоо багш нар эцэг эхчүүд эрхэм бяцхан шавнартаа бас цаашдынх нь эрдэм намын үйлсэд улам их амжилт хүсье гэж бодож байна. Би дөө сурсан, уншиж сурсан, тэгээ бас бодож сурсан, шүлэг уншиж сурсан. Өнөөдөр Үсгэлийн баяр нь ямар болж байна? Ямар бүжиглсэн? Ардны Монгол ардын бүжиглсэн, тэгээ бас гоё болсон. Боловсрал соёл урлагийн газраас 1-р ангийн бэлтгэл хөтөлбөрийн агуулга ерөнхий арга зүйтэй танилцаж хүүхдийн хөгжлийг дэмжсэн арга зүйд суралцах зорилгоор 2016-аас 2017 оны хичээлийн жилд 6 настай 1-р ангийнхныг дааж ажиллах багш нарын сургалтыг зохион байгуулсан. Сургалтыг хөтлөн явуулах арга зүйн ерөнхий зөвлөмж 5 настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдал 6 настай хүүхдийн хөгжлийн онцлог, сургуульд шинээр элсэж байгаа хүүхдэд тохиолдож байгаа бэрхшээл шийдвэрлэх арга зам, сургуульд дасан зохицох суралцах чадрын тухай гэсэн агуулгаар хийсэн нь үр дүнгээ өгч сурагчдын чадамж багш нарын заах арга зүйс сайжирсан гэж мэргэжлийн байгууллагаас дүгнжээ. Байгалийн ухааны гүнзгийрэлсэн сургалтын 14-р сургуулийн 1-р ангийн 176 сурагч Эрдмийн баяраа тэмдэглэлээ. Эрдэм мэдлэгийн суурийг тавьж өгдөг багангийн багш нар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд анхаарч мэдлэг боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд анхааран ажиллаж байна. Дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэн ханшийн мэдээллээр хөтөлбөр үргэлжилж байна. За мэдээллийг Эрдэнэ үйлдвэрийн худалдааны хэлтсээс бэлтгэлээ. 3 дугаар сарын эхний 22 хоногийн байдлаар зэсийн үн дунджаар $5832 байна. За 3 дугаар сарын 22-ны өдөр $5712 байгаа нь сүүлийн өдрүүдэд зэсийн үн бага зэрэг суларч байгааг харуулж байна. За энэ нь $10 ханш чангарсантай холбоотой гэж их сурвалжууд мэдээлж байна. Үүний зэрэгцээ биржүүдийн зэсийн нөөц 3 дугаар сар гарсаар тогтвортой өсөж байгаа нь үн буурахад зарим талаар нөлөөлж байна. Гэхдээ 3 дугаар сарын 15-наас 17-ны өдрүүдэд Герман улсад олон улсын зэсийн 30 дугаар баг хурлуулсан байна. За хурлаар яригдсан зэсийн үнийн хэтийн төлөвийн талаарх мэдээллийг тодрууллаа. За саяхан болж өнгөрсөн зэсийн баг хурлаар бол яригдсан гол асуудлын нэг бол зэсийн үнийн хэтийн төлөв байгаа. Тус баг хуралд оролцсон бол ихэнх судлаачид бол зэсийн үн ирэх жилүүдэд бол өснөө $6000-аас $7000 тоон байна гэсэн эрэг байр суурьтай байсан. Зэсийн үн ийм байх учраас бол зах зээлд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн асуудлыг мөн ярьсан байгаа. Мөн 2015-аас 16 онуудад бол зэсийн үн буурсантай холбоотойгоор тус салбар дах хөрөнгө оруулалт төслүүдийн хэрэгжилт мэдээж хойшлсон байгаа. Үүнтэй холбоотойгоор бол зэсийн зах зээл 2020 он хүртэл хомсдолтой байх асуудлыг мөн ярьж байна. Мөн уурхаанууд одоо хуучирч зэсийн агуулгууд нь унж байгаа. Мөн шинээр хэрэгжих төслүүд бол одоо тээвэрлтийн хүндрэлтэй эсвэл улс төрийн байдал нь хөрөнгө оруулагчид халгаатай тийм улс орнуудад байгаа учраас одоо энэ зэсийн зах зээл хомсдол шилжих магадлал бол өндөр болж байгаамаа гэсэн асуудлыг мөн ярьсан. Олон улсын зэсийн баг хурлаараа хятадын эрэлтийн хэтийн төлөвийн асуудлаар судлаачид өөр байр суурьтай байна. За тухайлбал судлаач Уильям Адамс 2017 онд хятадын зэсийн эрэлт өснө гэж мэдээлсэн бол зарим судлаачид машин болон барилгын салбар дах зэсийн эрэлт бага зэрэг сул байна гэж хурлын үеэр анхааруулжээ. Мэдээ үргэлжилж байна. За G-Times сүлжээнд 12,000 орчим иргэд одоогийн байдлаар элсэж хохирсон бөгөөд за үүний 7,000 орчим нь Эрдэнэ хотын иргэд байгаа талаар мэдээллээ. G-Times сүлжээний толгойлогч Марат нарын 7 хүнийг сатуулан хориод удаж байна. Энэ сүлжээнд элсэн ороод эцэстээ мөнгө аривжуулан авч чадалгүй хохирогч болсон иргэд аймгийн хэмжээнд 7,000 гаруй байна гэсэн баримт гарчээ. G-Times сүлжээнд элсэж хохирсон иргэд нэмэгцээр өнөөдрийн байдлаар 12,000 орчим иргэд бүртгэгдээд байна. Тэдгээрийн 7,000 орчим буюу талаас их хувь нь Эрдэнэ хотын иргэд байгаа юм байна. Тиймээс улсын мөрдөн байцаах газраас ажлын хэсэг манай аймагт ажиллаж аймгийн цагдаагийн газрын 1-р байранд иргэдийн гомдол мэдээллийг хүлээн авч байна. Хохирсон иргэдийн дийлэнх нь VIP үйлчилгээ буюу 2,400,000-аар элсэн оржээ. Мөрдөн байцаалтын явцад төрийн бус байгууллагуудад одоо цагдаагийн байгууллагууд битгий очоо. Одоо энэ иргэд манай үйл ажиллагаа дахин сэргэнэ. Энэ бүгд бол худлаа. Албан ёсоор цагдаагийн байгууллагаас хэлэн мэдээллийн төвөөрөө дамжуулаад мэдээлэл хийсэн байгаа.
Энэ одоо G-Time Corporation компани VIP хуримтлал хөтөлбөрт орж элсэж хохирсон иргэд энэ цагдаагийн байгууллагад тэр хандаач гэсэн албан ёсоор мэдгэл гаргасан байгаа. Энэ хэсэг бүлэг хүмүүсийн явуулж байгаа энэ үйл ажиллагаа бол ерөөсөө хууль бус үйл ажиллагаа, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж байна гэж үзэж байгаа бид нар. Тийм учраас одоо Эрдэнэт хотод G-Time Corporation-ы VIP хуримтлалт хөтөлбөрт элсэж орсон иргэд энэ Орхон аймгийн цагдаагийн газар дээрч өргөдөл гомдлоо гаргаач гэдэг уриалж байна, хэлж байна. Энэ нь бол иргэд их ирсэн өргөдөл гаргаад дээрээс одоо энэ G-Time Corporation-тай холбоотой асуудлаар чиглэл өгөөд мөрдөн байцаах албаны хүнд гэмтрэг мөрдөлтөд эрүүгээр үүсгэн шалгасан. За одоо манай аймагт бол 4 хүний бүрэлдэхүүнтэй тухайн хэлцээс ажлын хэсэг ирээд ажиллаж байна. За цаашид бол ажлын хэсэг тодорхой хугацаатай ирсэн байгаа. За тухайн ажлын хэсэг явсны дараагаар Орхон аймагт хэр хүртэх мөрдөн байцаах засгийн алба багцчид мөн одоо тухайн холбогдлолтой өргөдлүүдийг иргэдээс хүлээж авч шалгалт ажиллагааг цааш үргэлжлүүлж явуулнаа. Сүүлийн үед сүлжээнд орж их хэмжээний мөнгөөр хохирсон иргэдийг төөрөгдөлд оруулах явдал газар авч байгаа талаар улсын мөрдөн байцаах газраас мэдээллээ. Хамгийн гол асуудал бол иргэдийн дунд эргэлзээ төрүүлж эхэлж байгаа юм. Тухайлбал G-Time компани үйлчлэгийг сэргээж үйл ажиллагааг нь хэвэн явагдаж байгаа. Хөлбөрөд цаашид хэвэн үргэлжилнэ. Цалин мөнгийг нь хэвийн олгоно, цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргавал мөнгө олж авах боломжгүй болно гэхцээр иргэдийн дунд ташаа мэдээлэл тарааж байна. Тиймээс ард иргэд мөнгө өгч элсээд хохирсон бол Орхон аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн 207 хотод ирж гомдлоо гаргаж шалгуулахыг мэргэжлийн байгууллагаас мэдээллээ. Одоо үзэгч та бүхэн өдрийн зочны ярилцлагад анхаарлаа хандуулно. Зочинтой сэтгүүлч Мөнх Уянга ярилцсана. Сайн байцгаана өрхөм үзэгчдээ та бүхэнд орой минь төргий. Эрдэнэт төлөвлөрийн Эрдэнэт телевизийн мэдээллийн хөтөлбөр өдрийн зочны ярилцлагаар үргэлжлэн та бүхэнд хүрнэ. Өнөөдөр манай студид Эрдэнэт төлөвлөрийн засвар монтажийн цехийн цахилгаан механик Эрдэнэт хүрэлцэн ирээд байна. Танд орой минь төргий. Телевиз үзэж байгаа нийт үзэгчдээ орой минь төргий. Эрдэнэт төлөвлөрийн найдвартай тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллахын тулд үйлдвэрлэлийн болон нийгмийн цехүүд маань байнгын уялдаа холбоотой ажилладаг шүү дээ. Тэгэхээр танай хамт олонний хувьд бол мэдээж бусад цехүүдтэй маш их хамтарч ажиллаж угсралт тохируулгын ажлуудыг хийдэг гэдгээр үйл ажиллагаа онцлог байгаа. Сүүлийн ажил үүрэг заамун хамт олоноо танилцуулж ярилцлага эхлэе. За баярлалаа. За тэгэлгүй яг хуу мэдээж Монгол Улсын хамтарсан Эрдэнэт төлөвлөрийн уулын байжуулах Эрдэнэт төлөвлөрийн 1-р орлогчийн 91 оны 11-р сарын 11-ний тушаалаар 341 дот тушаалаар 66 хүний бүрэлдэхүүнтэй анх засвар монтажийн цех маань бий дааж байгуулагдсан цагаас хойш өнөө хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирлээ. За өнөө хүртэл ажиллаж ирсэн хугацаанд үнэхээр саяын таны хэлснээр Эрдэнэт төлөвлөрийнхаа бүх цех нэгжүүдтэй хамтран ажиллаж тэн дундаа байжуулах фабрик, ил уурхай, засвар механикийн завод, за бусад мөн цех нэгжүүдтэй хамтран ажилтан дээр явж байгаа бүх технологийн болон засвар үйлчилгээний чиглэлээр хийж байгаа одоо механик болон цахилгаан одоо харжуулалтын чиглэлээр хийж байгаа бүх засвар үйлчилгээнүүдийг ингэж хийж ирж байгаа өнөөгийн байдлаар манай цех маань 168 хүний бүрэлдэхүүнтэй энэ бүх ажлыг нугалж явна да. Одоо бол мэдээж энэ ажиллах хүч өргөжчин түүний хэрээр одоо та бүхний ажил үйлчилгээ үйлдвэрийн бүх техникжид төрж өдөр тутамд өрнөж байгаа бүтээн байгуулалтанд гар бие оролцож байна л да. Сүүлийн жилүүдэд гэхэд мэдээж Эрдэнэт үйлдвэрийн одоо үйл ажиллагааг те бас нэмэгдүүлж байгаа өөрөө нутаглах хэсгийн өргөтгөл. За одоо бол сүүлийн үед бол дулааны цахилгааны төвийн одоо үйл ажиллагаанд бол үйлдвэрийн хэмжээнд бас их анхаарал хандуулж байгаа бүтээн байгуулалт гэвэл нэрлэж болохоор байна л да. Тэгэхээр яг одоогийн байдлаар засвар монтажийн цехийн те хэсэг хамт олон ямар бригадад хуваагдан ямар ажлууд дээр хүч хаяж ажиллаж байна вэ? За манай засвар монтажийн цех маань үндсэн 2 хэсэгтэй. Угсрал төхөөрөлгөн хэсэг болон засвар угсралтын хэсэг. За засвар угсралтын хэсэг маань үндсэндээ механик чиглэлийн бүх засвар үйлчилгээнүүдийг Эрдэнэт төлөвлөрийн бүх цех нэгжүүдээр хийж байна. За үндсэн гол ажиллаж байгаа газрууд маань их юм бол байжуулах фабрик, аялал аж ахуй, байжуулах фабрикийн аялал аж ахуй, өөрөө нутаглах хэсэг. За тэгээд мөн шүүн атаах хэсэг гэдэг ингээд нэг хэсгүүдээр явж байна. Мэдээж дулаан нислага станцын өргөдлийн ажил дээр манайхан бас тодорхой хэмжээгээр бас оролцож байгаа. Сая сүүлд гэхтэн бол тийшээ татсан одоо цахилгааны дамжуулах кабель шугам
За тэгээд энэ дээр кабелийн шугамын тараас татах гэдэг энэ олон ажлуудаар оролцсон. За хамгийн сүүлийн үед хийгдсэн том ажлууд гэх юм бол манайх сая засвар угсралтын хэсэг маань одоо баяжуулах фабрикийн төв корпус дээр одоо 1-р ээлж 2-р 5-р баяжуулах машины хаягдлын хүлээ авах хайрцгийг шинээр сольж дуусглаа. Мөн 75-р хаягдлын 75-р баяжуулах машины одоо хаягдлын савыг мөн шинээр хийж дуусгах ажлуудыг томоохон ажлуудыг гих зэрэг бүх одоо баяжуулах фабрикийн бүх цех нэгжүүдээр томоохон ажлуудыг хийж байна. За манай угсрал тохиолдлогын хэсэг маань өөрөө дотроо бас 2 хэсэгтэй. Цахилгааны чиглэлээр болон агааржуулалтын одоо томьёо төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. За цахилгааны хэсэг маань үндсэндээ одоо бүх эрдэнэ төлөвлөлөд ашиглагдж байгаа цахилгаан томьёо төхөөрөмжийн хүчнээ болон одоо удирдлагын шкаф кабелуудыг угсрах тийм ээ засварлах тэдний одоо хэмжил туршилтын ажлыг хийх мөн газардуулах болон металл сваз болон бүх төрлийн хэмжилтийн ажлыг хийж ингэж явдаг. За манай цахилгааны хэсэг бол хамгийн сүүлийн үед хийсэн шинэ томоохон ажил гэх юм бол баяжуулах фабрикийн өөрөнд шүүн хатах хэсгээр баригдсан шинээр баригдж байгаа цахилгаан дамжуулах дэд станц 12-ыг шинээр одоо ашиглалтанд барьж угсрах ажлыг хийж дуусглаа. За мөн тэнд ажлууд хийгдэл явж байна. За манай агааржуулалтын чиглэлээр хийдэг угсрал агааржуулалтын хэсэг маань хамгийн сүүлийн ажил гэх юм бол засвар механикийн зоодын хоолны газрын агааржуулалтын системийг бүрэн хэмжээгээр хийж дуусгасан ийм амжилттай явж байна. Тэгэхээр одоо үйлдвэрийн хэмжээнд одоо бүх цэх хэсгүүдтэй хамтран ажиллаж тэдгээрийн үйл ажиллагааг дэмжиж өөрөөсдийнхөө одоо шаардлагатай ажлуудыг нэг нэгэндээ туслах байдлаар нэгнийхээ ажлыг дэмжих байдлаар үйлдвэрийн цэх хэсгүүд маань явж байгаа. Тэгэхээр танаа хамт олон одоо мэдээж үйлдвэрийн хэмжээнд одоо нэг үе солигдлоо гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж туршлагатай ахмад ажилтнуудын туршлагыг залуу ажилчдад суулгах залуу ажилчдаа туршлагажуулж авах энэ тал дээр хэрхэн анхаарч байгаа болоо. Одоо хамтын гэрээний хүрээнд хичнээн ажилтан сүүлийн жилүүдэд одоо та бүхний одоо ажилд оролцсон. За тэгээд бас үйлдвэрийн тасралтгүй ажиллагаанд оролцож хувь нэмрээ оруулж байна. За мэдээж одоо үйлдвэрийн бүхэл хэсгүүд дээр одоо юу гэдэг эрдэнэ үйлдвэрийн хувьд өөрөө насжилт маань нэлээд явсан тийм ээ. Эхний одоо анхдагчд маань өөрөө одоо залуу халаадаа ажлын агуулал гэж өгөөд ингээ гарч байгаа үе байгаа. Тийм учраас бид энэ ажилд бол эртнээс бэлдэж ингээд явж байгаа. Тэрнийхээ хүрээнд хүний нөөцийн бодлогын хувьд бид нар одоо юу гэдэг залуу үеийг одоо туршлагажуулах тийм ээ. Одоо ахмад үеэс ажил мэргэжлийн мэдлэгийг хүлээж авах энэ юм дээр бол нэлээд олон арга хэмжээ авсны үндсэн дээрээс хамтын гэрээний хэрэгжилтээр маань тэр нэлээд олон хүмүүс шинээр орсон. Эдрийгээ бэлдэх дараагийн залуу үе халааг бэлдэх ажил дээр бол манай хүний нөөцийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн мөн одоо энэ мастеруудаа шинээр орж байгаа залуучуудаа дагалдуулах тийм ээ. Ийм учраас тийм ажлуудыг олноор зохион байгуулсны үндсэн дээр одоо манайхан бол ямар нэгэн хүний нөөцийн бодлогоор юм дутагдах гэсэн юм бол одоохондоо гараагүй явж байгаа. Энэ маань өөрөө манай цэгийн одоо алсыг харсан чиг хандлагыг эрхийг эртнээс төлөвлөлтгөө боловсруулж яваа гэдгийг бас илтгэх байхаа гэж бодож байна. Ер нь бас одоо архивын үзлэг за тэгээд хүний нөөцийн бодлого чиглэл түүгээр энэ чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлаараа бас засвар монтажийн цехийн хамт олон маань бас бусад цехүүдтэй үлгэрлэж явдгийг бас бид мэдж байна. За тэгээд одоо үйлдвэрийн хэмжээнд одоо бүтээмжийн хөдөлгөөн өрнөд багуу хугацаа өнгөрлөө 2005 оноос баяжуулах фабрикийн тэргуун туршлага дээр одоо суурилаад одоо үйлдвэрлэлийн нийгмийн гэлтгүүтэй бүх цех нэгжүүд өөрсдийн ажлаа тодорхой хэмжээгээр сайжруулж бүтээмжийн хөдөлгөөнд идэвх чармаалттай оролцож байна л да. Энэ нь бол бас үйлдвэрийн ажлыг ахицтай байлгахад за бүтээмжийг дээшлүүлэхэд олон талын ач холбогдол өгч байгааг бид бүхэн бас харж байна. Танаа цехийн хувьд бол энэ ажил хэр үр дүнгээ өгч байна. Өнөөгийн төвшин за анх эхэлжсэн үеэс ямар дэвшилт. За мэдээж бүтээмж инновацийн хөдөлгөөнд бол манайхан хамгийн идэвхтэй оролцдог бас цехүүд энийг гэж хэлж ойлгож болно. Яагаад тэгэхээр зэрэг манайх сүүлийн 2-3 жилд нэвтрүүлсэн ажлууд маань одоо үндсэндээ ажил дээр амьдрал дээр одоо биелэл болсон. Эдийн засгийн өрөөгөж явж байгаа. Тэрний нэгэн шиг дурдах юм бол манайх засвар монтажийн цех өөрөө 2 том үйлдвэрлэлийн баазтай. Агааржуулалтын тоног төхөөрөмж болон хоолой өгсөрдөг үйлдвэрлэлийн бааз байна. За механикийн чиглэлээр одоо бэлтгэл бааз гэдэг 2 үндсэн баазтай. Тэрнийхээ үйлдвэрлэлийн бааз дээр суурилуулсан одоо бүтээмж инновацийн чиглэлээр суурилуулсан нарны эрчим хүчээр
хэрэглээний усыг халаах нь гэсэн сэдвтэй тийм бүтээмж инновацийн ажил маань өөрөө биелэлээ болоод ингээд 2 дахь жилдээ явж байна. Тэрнээс гарч байгаа үр дүнгууд бол тодорхой манай одоо балансынхаа орол дээр бид нэр тавиад тэрнийг өөрөө үр дүнгээ аваад үзээ явж байгаа юм байна. Цаашдаа ч ер нь яг манайхан бүтээмжийн чиглэлийг илүү идэвхтэй өрнүүлэхийн тулд залуу орж ирсэн хүмүүсээ бас бүтээмжийн инновацийн сургалтанд хамруулах чиглэлээр сая дөнгөж өнгөрсөн 7 хоног нэрсээ өгөөд ингээд сургалтанд хамруулад явж байна. Тийм болохоор зэрэг цаашдынхаа энэ үйлдвэрийн одоо хэмнэлтийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа хэмжээнд манайхан нэлээд одоо тийм хэмнэлтэд оролцсноо гэсэн юм одоо бодолтой яваад. Одоо мэдээж одоо ажилчдын санал санаачлах чухал байдаг. Энэ ажлуудыг эхлүүлснээс хойш ажилчдын санал санаачлах хэр нэмэгдэж байна? Одоо хэр өөрчлөлттэй харагдаж байна? За мэдээж энэ дэр өөрчлөлт гаралгүй байх. Урд нь бол яг бид нар бол юу гэдэг одоо өмнөх үеэд явсан муулах нь юу. Тэгтэл ер нь хүнийг одоо хэлхээс нааш ер нь хийдгүү тийм ээ. Иймэрхүү байлаа шүү. Гэхдээ одоо бол энэ чинь ажилчид өөрөө санаа санчилгаа гаргаад тэрнийхээ үр дүнг үзээд өөрөө өөргөөж хүртээд явахаар зэрэг хүний хандлага мэдээж ажилд хандлах бол ийс өөрчлөгдөж байгаа. Тийм болохоор зэрэг одоо орж ирж байгаа шинэ залуучуудыг одоо шинэ анханаас нь тийм одоо юм бүтээлч одоо хямгчийн байдалд нь сургаж авахын тулд энэ сургалтуудыг ер нь ер нь их ойрхон давтамжтай явуулах зөв юм аа л гэж ингэж ер нь хардаг та. За тэгээд одоо ажиллах хүчний асуудал бол мэдээж нийт тэргуунд тавигдана шүү дээ. Тэгэхээр түүний дараа чухалчилж үзэх асуудал бол тоногт хөрөмжийн найдвартай аюулгүй байдалтай. Энэ чиглэлээр манай одоо үйлдвэрийн хамт олон нийт тэргуунд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг сахин ажилдаг. За тоногт хөрөмжийн аюулгүй ажиллагаа ч гэсэн яалтчгүй чухал тооцогдох асуудал. Тэгэхээр одоо тоногт хөрөмжийн шинжилэл танаа цэг дээр хэр хийгдэж байна? Ер нь одоо үйлдвэрийн маань нийт томоохон те тоногт хөрөмжүүд бол насжилтын хувьд бол бас одоо нэлээд илэгдэлд орсон байдаг, шинжлэх шаардлага гардаг байдаг. Харин танаа цэхийн хувьд энэ асуудал ямар хууд тавигдж байгаа болоо? За манайх сая түрүүн би өмнө ярьсан үндсэн 2 чиглэлээр явуулдаг. За засвар механикийн засвар угсралтын чиглэлээр бол үндсэндээ манай баригадуудаар ажилладаг баригад системээр за тэгээд энэ үндсэн тоногдлууд дээр явж байгаа ус дамжуулах хоолой болон механик чиглэлийн засварын үйл ажиллагаа эрхэлдэг учраас голчлон биднэрт бол одоо гард багажнууд тийм ээ тиймэрхүү багажнууд засвар үйлчлэгэнд хэрэгтэй болдог. Тэгэхээр зэрэг бид нар яг сүүлийн үеийн багаж тоног хөрөмжийг нэвтрүүлэхийн тулд сая хүний нөөц болон үйлдвэрийн захиргаа нас дэмжсэний үндсэн дээрээс манай нэг засвар угсралтын хэсгийн нэг мастер маань Герман улс руу бас нэг юм багаж судлах сургалтанд бас яваад ирлээ. Тэгэхээр зэрэг яг энэ хүү ажил маань судалгааны ажил маань одоо яг дүгнэгдэх шатанд явж байгаа. Тийм болохоор зэрэг цаашдаа энэ үндсэндээ сүүлийн дэвшилтэй технологи болон гар цахилгаан багажнуудыг нэвтрүүлэх энэ ажил бол биелэлээ болох байх. За хоёр дахь үйл ажиллагаа бол агааржуулалтын тоног хөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа болж байгаа. Тэн дээр үндсэндээ хэрэглэж байгаа тоног хөрөмжүүд үндсэндээ сайн шинжлэх шатандаа явж байна. За яг бага хэсэг ганц нэг тоног хөрөмжүүдийг шинжилсэн. Ер нь цаашдаа ер нь манай 25 жилийнхаа төлөв ярилцаад явж байгаа. Тэн дотор бол сүүлийн тоног хөрөмжүүдийг оруулж ирэх. За тэгээд металл хийц янз бүрийн металл бэлтцийг одоо аялалгүй ашиглах гэдэг юм уу тийм ээ. Эдийн засгийн өргөгчтэй талаас нь нэлээд судалж үзэж байгаа. Тэгэхээр зэрэг шинжилгээ ажлыг бол нэлээд дэмжиж ингэж явж байгаа. За механик чиглэлийн тэр ус дамжуулах хоолойны чиглэлээр полиэтилен гагнах буюу одоо пластмассан тураа гагнах одоо тийм турааны гагнуурын аппаратыг манай өнгөрсөн жил хүлээж авсан 16 онд. Тэгэхээр зэрэг одоо шинжилгээ ажил бол нэлээд сайн явж байгаа л гэж манайхаа ойлгож байгаа. 2016 он бол Эрдэнэ төлөвлөрийн бүтээлч хамт олонны хувьд амжилттай жил байсан. Яагаад амжилттай гэж хэлж байна вэ гэхээр дэлхийн зах зээл дээр дэсийн үнээс хамааралтай. За мөн одоо эдийн засгийн хямрал гэж нэрлэгдээд байгаа эдгээр асуудлуудаас шалтгаалan хүнд үеийг их амжилттайгаар тулсан гэдэг нь мэдээж төлөвлөгөө нормоод давуулсан биелүүлсэн амжилтуудыг одоо байнга гаргаж байсан. Мэдээж танаа хамт олонны хувьд ч гэсэн өөрсдийн төлөвлөсөн ажлаа төлөвлөгөөнөөсөө давуулан биелүүлсэн амжилттай ажилласан байгаа. 17 он гэхээр хүн бүрийн хувьд за хамт олон бүрийн хувьд өнгөрсөн жилийн амжилтаа ахиулах гэсэн хүсэл тэмүүлэл байдаг шүү дээ. 17 онд танаа хамт олон ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа. Энэ талаар та мэдээллийг үзэгчдэд ярилцлагын төгсгөл асуувал. За баярлалаа. За мэдээж одоо цэг болгон ажиллаад өгсөн 16 оныхоо баланс урлагийг манайх амжилттай хамгаалсан. Тийм бүх одоо даалгавраас нь бүх чиглэлээр хэмнэлттэй үр дүнтэй гаргасан. За 17 онд манайхан мөн адил дээрээс одоо удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг эдийн засгийн хэмнэлтийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ цаашд үргэлжлүүлэх болно. За дээрээс нь манайхны ганц гол авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бол одоо энэ манайх бол одоо ганц онцлог нь бол бүх цехүүд үйлчлэг үзүүлдэг цаг зэргийн хүн цагийн нормтой. Тэгэхээр зэрэг ямар ч байсан тэр
ажлын өртөг зардлыг бууруулах чиглэлээр манайхан гол арга хэмжээг авах болоод одоо бусад цэгүүд үзүүлж байгаа өртөг зардлаа тодорхой хэмжээгээр бууруулж хамт харилцсан ашигтай ажиллах тийм чиг хандлагыг барьж ажиллаж байна да. За тэгэхээр мэдээж та бүхний ажилд амжилт төсөй. 17 онд мэдээж энэ таны хэлсэн төлөвлөгөөсоор те. За тэгээд бас үйлдвэрийнхаа бусад цехүүдэд хамтран ажиллаж олон бүтээлч ажлуудын ард амжилттай гарна гэдэгт итгэлтэй танд амжилт төсөй. Танаа хамт олонд баярлалаа. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ, мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Эрдэнэ үйлдвэрийн Эрдэнэ телевизийн мэдээллийн хөтөлбөрийн өдрийн зочноор үйлдвэрийн засвар монтажийн цехийн цахилгаан механик Эрдэнэ хот оролцсон байгаа. Та бүхэн мэдээллийн хөтөлбөрөөр үргэлжлүүлэн хүлээн авч үзнэ үү? Улс орон болон дэлхийд дахин төрөнсөн онцлог үйл явдлын мэдээллийг цахим хуудаснаас хамтдаа сөгцгөөё. Олимп дэлхийн аварга жудоочдыг залгамжлах залуучууд аваргуудаа тодрууллаа. Сонгон хайрхан дүүргийн Бент Амир спорт хорооны спорт цогцлборт жудо бүхий эрэгтэйчүүдийн 29 эмэгтэйчүүдийн 19 дахь удаагийн Монгол улсын залуучуудын аврах шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд 26 байгууллагын 270 гаруй жудооч уран бүхийг уралдуулж авахаалсан багаас сорьсон юм. Тус тэмцээнд манай улсын ирээдүйн найдвар болсон бүхий шилдэг залуу тамирчид өрсөлдсөн бөгөөд энэнд насан туршидчдын улсын аврах шалгаруулах тэмцээнээр шууган дэгдэж аваргалсан Амарволд Сараево 2015 өсвөр үеийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээний мөнгөн медальт ойдов чимэд хүрэл медальт нар мандах зэрэг тамирчид хүч үзлээ. Улсын аварга болсон жудоочдод Кыргызстанд болох залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн болох Бэхнян 2017 залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олголоо. Эрэгтэйчүүдээс Амролд лавгдорч нар жиндээ төвгүүхэн төрүүлсэн юм. Монгол улсын дэлхийн тавцанд төлөөлж байгаа олон шилдэг жудоочдын залгамж халаа эндээс төр хүчиртэй. 73 кг-ийн жинд алтан медальт Батболд хангарт спорт клубээс за 60 кг-ийн хүрэл медалийг хангарт спорт клубын тамирчин Санжа, за 81 кг-ийн жинд Хинтэн аймгийн тамирчин Баттөргөл алтан медаль хүртэж, мөнгөн медалийг хангарт спорт клубын тамирчин Мегмаржав хүртэж амжилт гаргалаа. Европын орнууд болон бүгд найрамдах Хятад ард улс Бразилиас мах импортлохоо зогсоолоо. Бразилийн мах экспортлогч компаниуд олон жилийн турш шаардлага хангахгүй мах нийлүүлж байсан гэх мэдээлэл гарснаас хойш Европын холбооны орнууд болон бүгд найрамдах Хятад ард улс тус улсаас мах импортлохоо зогсоосон билээ. Тэгвэл Хонконг мөн л Бразилиас мах импортлохоо зогсоосон байна. Бразил улс нь махан бүтээгдэхүүний экспортынхоо дийлэнх хувийг дээрх орнуудад нийлүүлдэг. Европын холбооноос зөрчил гаргасан компаниудаас мах худалдаж авахаа зогсооно гэдгээ мэдгдсэн юм. Өнгөрсөн басан гарагт Бразилийн цагдаагийн газраас явуулсан ажиллагааны үеэр махны үйлдвэрүүд олон жилийн турш муудсан ариун цэврийн шаардлага хангаагүй мах ууталж зарж байсныг нь тогтоожээ. Хонконгийн хүнсний аюулгүй байдлын төвөөс Бразилиас гаралтай махны чанар ариун цэврийн тал дээр асуудал үүссэн тул түр хугацаагаар малын хөлдөөсөн болон гисгэлэн мах, шууганы мах зэрэг импортлохоо зогсоолоо хэмээн мэдгдсэн байна. Бразил улс нь мал шууганы махны дэлхийн хамгийн том экспортлогч бөгөөд махны үйлдвэрлэл боловсруулалт нь тус улсын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэдэг юм а. Бразилийн ерөнхийлөгч Мишель Темер өнгөрсөн амралтын өдрүүдэд яаралтай хурал зарласан ба тус хуралдааны үеэр Бразилийн махны амт чанар эргэлзэж байгаа гадаадын орнуудын Бразил цуга төлөөлөгчдийг ням гарагт шарсан махны газар хүрэлцэн эрхийг уурсан байна. Тэрээр Бразилийн засгийн газар олон сая хэрэглэгчдийн итгэлийг олж хамгийн нарийн хатуу шалгууртай зах зээлийн сайшаалыг хүртсэн үндэсний бүтээгдэхүүнийхээ чанарт бүрэн итгэлтэй байгаагаа дахин баталж байна хэмээн мэдгдсэн байна. Стивен Хокинг сансарт нисгээр болжээ. Онлайн физикийн нэрт эрдэмтэн Стивен Хокинг сансарт нисгээр болсон тухайга хуучилжээ. Тэрээр өнгөрсөн 5 гарагт өглөөний мэнд Британи нэвтрүүлэгт орох үеэрээ Ричард Брэнсонтай хамт нисгээр болсон гэдгээ хэлсэн юм. 2007 онд Zero Gravity корпорацийн жингүүлийн онгоцоор ниссэн тэрээр одоо жинхэнэ сансрын хөлөгт суугаад хүрэх гинэ. Тэрээр намайг хинч тийшээ авч явахгүй гэж боддог байлаа. Харин Ричард Брэнсон надад Virgin Galactic-ийн хөлгөөр нисхийг санал болгосон. Би шууд зөвшөөрсөн гэжээ. Тэр бомтон Ричард
Richard Branson-ы үүсгэн байгуулсан Virgin Galactic компани сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр 10 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд Spaceship 2 хөлөг нь 15,000 метрийн өндөр хүртэл White Knight 2 хөлгөөр нисээд түүнээс дээшээ өөрийн хөдөлгөөрөөр 100 км өндөрт гарах юм а. Энэхүү аяллаа үеэр аялагчид 5 минут орчим жингүүдэлд орох бөгөөд үүнийхээ дараа эргээд их дэлхийдээ газарт нь суудл бүр нь $250,000 үнэтэй энэхүү аялалд явахаар 700 гаруй хүн бүртгүүлжээ. Хэдийгээр Branson анхны нислэг 2009 онд болно гэж төсөөлж байсан боловч техникийн асуудал сүүлд 2014 оны 10 дугаар сард туршилтын нислэг осолдсон зэрэг шалтгаануудын улмаас хойшилсоор өдийг хүрсэн юм а. 2016 оноос дахин туршилтын нислэгээ үргэлжлүүлж байгаа Virgin Galactic компани ойрын хугацаанд анхны зорчигчдоо нисэхээр төлөвлөжээ. Агаар орчны бохирдлыг бууруулахад 9.980 их төгрөг шаардлагатай. 2025 он хүртэл 8 жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад 9.980 их төгрөг шаардлагатай хэмээн агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо тооцоолжээ. Энэ сарын 20-нд засгийн газрын хуралдаанаар агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрийг агаар орчны бохирдуулах бууруулах үндэсний хорооны орлогч дарга байгаль орчин аялал жуулчлалын сайд оюун хорол танилцууллаа. Хөтөлбөрийн хүрээнд хот төлөвлөлтийг боловсронгуй болгож дэд бүтцийн байгууламжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэн түүхийн нүүрсний хэрэглээг хязгаарлах, орон нутгийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулах замаар агаар орчны бохирдлыг бууруулах 60 үйл ажиллагааг 5 зорилтын хүрээнд 2017-оос 2025 он хүртэл 2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж боловсруулжээ. Дээрх 9.980 их төгрөгийн 2.2% буюу 201 тэрбумыг улс орны орон нутгийн төсвөөс 13.7% буюу 1.5 их 80-ыг гадны байгууллагаас 77% буюу 7.5 их 80 төгрөгийг дотоод гадаадын хөрөнгө оруулалтаас 7% буюу 650 тэрбум төгрөгийн хувийн хөвчлийн хөрөнгө оруулалтаас 1.1% буюу 63 тэрбум төгрөгийг бусад их үүсвэрээс санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ мөнгөний ихэнх хувь нь Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж, хогийн цэгийг барьж ашиглалтанд оруулахад зарцуулах юм байна. Одоо үзэгч та бүхэн хотуудын цаг агаарын ойрын 3 хоногийн урьдчилсан мэдээ болон арилжааны банкуд дээр валютын үн ханш ямар угаалаар арах мэдээллийг хүлээн авна. Эрдэнэ төлдрөн Эрдэнэ телевиз үзэгч та бүхэндээ пүрэв гарагийн мэдээллийн хөтөлбөрөөр төлөвлөлөө. Анхааран үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхний маргааш ажил үйлсэд амжилт хүсье. Баярлалаа.